За сайн уу манайхаа ээлжид бичлэгтэй тавтай морил. За өнөөдрөөс эхлээд би YouTube сувгата ном ярих уу гэд шинэ боломжтой болж байгаа. За тэгээд би өөрөө номын подкаст контент хийдэг YouTube-руудыг үзэх дуртай, бас байнга дагах дуртай, бичлэгүүдийн сонсох дуртай. За мөн өөрөө ном унших маш их дуртай. Орон зохиолын болон хувь хүний хөгжлийн ном голдуу уншдаг. Тэгээд миний одоо анхны номороо ингээд ярих гэж сонгож авсан ном болохоор энэ Английн зохиолч Sophie Kinsella гээд зохиолчийн Confessions of Shopaholic гээд миний анхны англи хэл дээр уншиж дуусгасан ном маань байгаа. Тэгээ англи хэлийг сайжруулах зорилгоор би саяхнаас англи хэл дээр номнууд уншиж эхэлсэн. Тэгээд тэр номнуудын маань анхны ном болсон. Тэгээд энэ зохиолчийн маш олон цуврал номууд байдгийн байлээ. Тэгээд эхний номыг уншаад дуусгасан чинь шууд дараачихыг нь уншмаар санагдаад эхэлдэм байлээ. Тэгээд би дараачийн номнуудыг нь бас авсан. Тэгээд 10-аад цуврал ном байгаа. Тэгээ юу ч гэсэн үүртэй ойрхон байгаа хуучин номын дэлгүүрээр орсон чинь энэ хоёр цуврал нь байж исэн. Тэгээд энэ хоёрыг ямар ч гэсэн дараа чи хэлжинд уушна гэж бодоод авчихсан байгаа. Тэгээд тэрний дараа энэ хоёр номыг авахаас өмнө бас би явж исэн чинь энэ нөгөө Penguin Readers гээд англи хэл сурж байгаа хүмүүс зориулсан ийм юу урьдчилгын юу байдаг юм бэлээ, хэвлэлийн газар. Тэгээ энэ нь болохоор ингээд нөгөө нэг үгийн тоо, тэгээ beginners elementary гэдэг юунуудад хүмүүст ингээд юу зориулсан юутай левелтэй, тэгээд арталтаа өөрийгөө ингээд асуултаар шалгах боломжтой тест энтертэй бас айгуу дажгүй юм бэлээ. Энийг бас уншсан. Тэгээд дараачийн бичлэгээрээ энэ номыг уншиж оруулъя гэж бодож байгаа. За тэгээ өнөөдөр уншиж танилцуулах ном болохоор Confessions of Shopaholic буюу худалдаа авалтанд донтсон хүний намжлал өрчил гэх юм уу тэгж би орчуулсан тийм ном байгаа. Тэгээд энэ дээр за ном руугаа оръё. Тэгээд энэ дээр юу гардаг вэ гэхлээр гол дүрийн эмэгтэй Rebecca Bloomwood гэд Англид амьдардаг санхүүгийн сэтгүүлд сурвалжлагч хийдэг тийм эмэгтэйгийн талаар гардаг. Ер нь бол хүмүүст одоо одоогийн ингээ санхүүгийн байдал ямар байна тэр мэдээг очиод эсвэл хуралд суугаад ч юм уу сурвалжлага аваад тэрийгээрээ ингээд мэдээ хүргэдэг. За тэгээд хэрхэн өөрийнхөө санхүүг одоо ингээд зөв зохицуулах вэ ч юм уу тиймэрхүү зөвлөгөө өгдөг тийм сэтгүүлд ажилладаг. Гэхдээ яг үнэндээ бол өөрөө маш их тийм санхүүгийн асуудалд орчихсон эмэгтэй байдаг. Ерөөсөө ингээд нөгөө Ребека болвол худалдан авалтаас өөрийгөө ингээд юу яж чаддгүй, барьж чаддгүй. Маш их одоо нөгөө дагуулan бүр худалдаа авалт хийдэг түүгээрээ донтчихсон тийм эмэгтэй байгаа. Сэтгэл санаа нь ямар нэгэн байдлаар таагүй байна гэж юм уу эсвэл баяртай байна, өөрийгөө шагнана гэл янз бүрийн шалтгаанаар бүр хамгийн тэнэг нь ингээд Christmas дөхөөгүй ингээ Christmas болох хаач ийсээ бүр 100 нь байж ах чинь Christmas-ээр хүмүүст өгнө гэд хүртэл бэлэг авдаг тийм эмэгтэй байгаа. За тэгээд Ребека болохоор гэр нь уг нь нөгөө юунес Лондонгоос жоохон тийм хөдөө юуны л охин юм шиг байна. Өөр хотын. Тэгээ Лондонд ирээд Сузи гэдэг найз охинтойгоо юу яадаг? Байр түрээсэлж амьдардаг. Тэгээд сэтгүүлдээ юу хийгээл ажиллаад тэгэл ерөнхийдөө нөгөө хурлуудад айгүйх очиж суудаг. Тэгээ хурлаас тэмдэглэл хийгээд тэрнийгээрээ сэтгүүл дээр ингэж нийтлэл гаргадаг тийм юмхтэй байхгүй. Тэгээд номон дээр юу гардаг вэ гэхээр байнгын одоо нөгөө нэг таны ингээд
төлбөрөө төлөх хугацаа чинь хэтэрлээ гэл ингээд Ребекаар юу ирж идэг. Банкны сануулга захиа ирж идэг. Тэгээ тэр нөгөө нэг банкны ажилтан нь бүр ингээд захиа бичээд уцаар яриад тийх болгонд ингээл хөлөө ингээ нохоонд хазуулчлаа ч юм уу эсвэл манай наах зэгч өнгөрчлөө ч юм уу ямар нэгэн байдлаар дандаа ингээ худлаа яриад тэгээ сүүлдээ бүр ингээд тэр нь ингээд худлаа ярих гарцгүй болоод бүр ингээд шууд уцаа салгаад хөдөө аав ээж хоёрын гэрлөө яваад өгчдөг. Тэрнээс гадна тэр хооронд зөндөө их үйл явдал болно. Тэгээд бас нэг өөр бас нэг юм айгүй том санхүүгийн юу successful saving гэд санхүүгийн сэтгэлийн редактор хийдэг. Тэгээд айгүй амжилттай явж байгаа тийм бизнесмен залууд айгүй өөрөө бас талтай. Тэгээд тэр нь болохоор нэг өөр хүүхэнтэй ингээд үерхдэг. Маашаа илүү цаашаа илүү. Тэгээ нэг тийм залууд айгүй дуртай тэгсэн чинь энэ хүүхэнд болохоор бас нэг тэр Сүзи гээд найзынх нь үеэл нь хин блэ бас нэг залуу бас айгүй дуртай. Тэгэл эднэрийн нөгөө нэг дээдлж байгаа тэр мэрдлээр гарч байгаа байхгүй. Тэгээд Сүз болохоор тэр үеэлийнх найзынхаа үеэл дууг нь ямар ч тийм талтай малтай биш. Айгүй нөгөө өмсөж байгаа хувцс гадар байдлаар нь ерөөхдөө нөгөө таалагддаг. Тэгсэн мөртлөнгөөс өөрөө ингээд тэр залуу ингээд өв залгамжилсан хөрөнгөтэй саятан гэдгийг нь мэдчихэд өөрөө бас нөгөө санхүүгийн асуудалд орсон байгаа болохоор бас нэг гаргалгаа байх юм биш үү гэд би хэрвээ энэтэй гэрэлчих юм бол гэд тэгж бодоод бас тэр залуутай болзоонд яваад тэр болзоонд бүтлгүүтээд тим юмны талаар бас гардаг. Тэгээ өөрөө ямар ч байсан ингээд нөгөө санхүүгийн асуудалтай ч гэсэн тэр залуу үнэхээр ингээд өөртөө таалагдахгүй байгаа болохоор би үргэлжлүүлэн болцож чадахгүй байна гэд болдог. За тэр хооронд юу болж ийнэ гэсэн чинь хөдөө байдаг тэр нөгөө нэг ээж аваарынх нь гэрийнх нь хажуу талд нэг хоёр хөрш байдаг аахгүй. Тэг хөршийнх нь хүү бас өөрийнх нь ойролцоо насны нэг тийм хүү байдаг гэсэн тэр залууг нөгөө нэг одоо тэр хоёрыг л одоо эцэг эхчүүд нь хоорондоо ингээд бас юутай учиртай байж магадгүй ч юм уу холбоотой идэгэл хийсэн юм байна л да. Тэг ээж аав нь бодохдоо Сүзи биш хэнийг Ребекаг тэр залууд ингээд дуртай гэж боддог гэсэн. Тэсэн чи Ребека болохоор ерөөсөө тийм биш гэдгээ ч хэлж чадахгүй. Тэгэл тэгсэн чинь нөгөө нэг тэр хуучин хотынх нь хөрш залуу нь өөр найз охинтой болоод ингээд нөгөө байшин бариад айгүй амжилттай яваад гэрлэгч байгаа энэ төр гэл гэртээ очсон чинь тийм мэдээ сонсож байгаа байхгүй. Тэгээ яг энийгээр юу харуулж байгаа юм гэхлээр Ребека өөрөө ингээд амар ингээд өрөнд орцсон айгүй амжилтгүй. Тэгээд юу яагаад ажилласаа ингээ худлаа арай чөлөө мүлээ аваад банкнаас байнгын ингээд залгасан иймэрхүү байдалтай тэгэл өдрөөр ингээ нэмэгдээл байгаа. Тийм байж хахад чинь ингээд тэр нөгөө хөрш залуу нь болохоор айгүй ингээ гялалзаад амжилттай явж ийн гэдэг юм харьцуулсан юм харуулж байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр хин Ребека өөрөө бас амар ингээд сэтгэлээр унаал тийм харуулж байгаа. Тэгсэн чинь ээж аав нь болоод бас тэр нөх хөрш ах эгч хоёр болохоор Ребекаг амар мундаг ингээд карьертэй явж байгаа юу гэж боддог. Айгу санхүүгийн шинжилгээ хийгээд ингээд гоё юунууд гаргаад ерөнхийдөө санхүүгийн талаар айгу сайн мэдлэгтэй гэж үнэлж явдаг. Тэгсэн чинь нөгөө хөршөд нэг хувьцаа бүр айгу олон жил ингээд хувьцаа аваад бүр 20-од жил болсон тэр хувьцаагаа ингээд өөрчлөөд зараад өөр юм руу ингээ хөрөнгө оруулах уу гэдэг санал ирсэн. Тэгээд энийг чи юу гэж бодож ингээд асуусан чинь нөгөөх чинь нөх ингээ юм бодохгүйгээр тэгвэл зүгээр юм биш үгээ хэлсэн. Тэгсэн чинь тэр нөгөө нэг 7 хоногийн дараа
нөгөө худалдаж авсан хувьцаа нь биш 20 жил тэр хөрөнгө оруулсан байсан хувьцаа нь бүр амар суг өсөөд үнэн айгүй өсөөд тэр хоёрыг бүр ингээд маш их мөнгөтэй болгох боломжтой байсан юмыг нь тэр Ребекагийн зөвлөгөөг авсан ч юм уугүй ч юм уу ямар ч гэсэн тэр хоёр шийдвэрээ өөрчлөөд ингээд юугаа зарчсан байхгүй юу? Хувьцаагаа зарчсан байхгүй юу? Тэгээд нөгөөх чинь Ребека чинь болохоор тэгээд аав ээж дээр тэр очичоо тэгээд буцаад лугаа явцсан. Тэгээд тэр хоёрыг нөгөө тим шийдвэр гаргаад айгүй их мөнгө алдсан гэдгийг чи мэдэхгүй тэгээ явж идэг байхгүй. Тэгсэн чинь тэр хооронд чинь бас зөндөө юм болно. Хин Ребека чинь нөгөө ажлынхаа хажуугаар дэлгүүрт ажиллана гэд үнэн хөвгчлээ. Яг хувь хүнийх нь ингээд зан чанар характер нь болохоор ингээд амар мөрөөдөмтгий. Тэгээ айгүй ингээд амархнаар ингээд юмыг бодоол айгүй тийм төсөөлөн бодох чадвар сайтай гэх юм уу. За би ингээд дэлгүүрт ажиллаад л амар би юм фэшн мэдрэмжтэй юм чинь тэгээд хоёр сумаар ингээд нэг тулаа үгүй юу лээ нэг сумаар хоёр тулаа бодчих юм байна. Тэгээ би ингээд цалиа авна бас дуртай юм а хийн гэдэг чи ерөөсөө гоё юм байна гэл дэлгүүрт ажилд ороод эхний өдрөө яасан гэсэн чинь бүх юмнууд нь өөрт нь амар таалагдал нөгөө нэг шопинг донтцсон юм чинь гэсэн чинь нэг үйлчлүүлэгчтэйгээ бүр нэг ингээд хямдарсан өмдийг булаацалдаад тэгээ өнгөө болоод ажилласаа гарнаа тэр нөгөө өмдийг нь авч нууж муугаад тэгээд нөгөө нэг менежер нь мэдэж зэдээд тэгээд ажилласаа халагдана. Тэр хооронд чинь нөгөө банкны ажилтнаа худлаа айлал яваад байгаа. Тэгээ бас нөгөө өрөөнийхөө хамтрагч охинд бас өрөнд орцсон. Тэгээ бас нэг тийм гэрээрээ юм жаз наадаг тийм ажил аваад яг өөрийнхөө санхүүг ингээл санхүүгийн байдлыг сайжруулах гал янз янзын юм туршаал яваал байгаа юм л да. Тэгсэн чинь тэр жаз наадаг ажилдаа бүр үнэн амжилтгүй гэдгээ ойлгоод бүр хэдэн цаг суусны эцэст нэг 2-3 сонин юм хийгээд тэгсэн чинь найз нь хүрхийн амтан нөгөө өөртөө туслах гээд нөгөө жазыг нь бүр гарандаа мангар урд үтэй нөгөө жазыг нь бүр 100 муугаар наагаад ингээд өгсөн чинь нөгөө Ребека ч болохоор ингээд өрөвдүүлэх дурггүй шууд одоо тэгэл найзынхаа хийсэн юмыг аваад мөнгийг нь өөрөө аавна гэж бол байхгүй. Тэгээд найз нь болохоор яг найзтай туслах гэж тийм сэтгэлээр яагаад тэгээд найзтайгаа жоохон модалцаад дахиад тэр чинь бас нөгөө банкнаас ингээд яг нэг хурал дээр юун дээр тэр нэг банкны хоёр ажилтнтай таарчдаг байхгүй. Тэгээд маргааш өглөө 9 цаг 30 минутанд яг очиж уулзнаа гэж хэлчихэд хамаг утас юм хаяад салгаад дахиад ээж хоёрын гэрлөө цухтаагаад явчихдаг байхгүй. Тэг гэртээ очиод нөгөө нэг хөршүүдийнхаа нөгөө өөрийнх нь өгсөн зөвлөгөөнөөс болоод ингээд амар их мөнгө алдсан гэдгийг сонсоод тэгсэн чинь нөгөө хоёр хөршин ингээд юу архи уцсан байжсэн чи айгу одоо ингээд надаас болоод энэ хоёр архинд орж ийн дээрээс нь ингээд би минь өвдөл яана мана гэл амар ургуулж бодоол би энэ хоёрын амьдралаар тоглочлоо гэж бодоол тэгсэн чинь нөгөөх чи ингээд бодож ийсэн гинт ингэж боддог байхгүй юу? Тэр хооронд бас энэ нөгөө нэг азийн суглаа амар их суглаад нөгөө нэг ингээл scratch хийгээл амар их сугладаг тийм мэдээж мөнгө хожихгүй тийм юм болж байгаа. Тэгээ бас нөгөө ер нь бол Ребекагийн шопингд ингэж дуртай байдаг нь нөгөө ээжээс нь өвлөгдөж ирсэн гэх юм уу? Ээж нь байнга юм хэрэгтэй юм авдаг эмэгтэй байгаа байхгүй юу? Дэлгүүр гарахтаа ингээл нэг тийм цайны юм уу ч юм уу данх мах ч юм уу гэрт нь ингээд байж ахад те байгаа ямиг ингээл нэмэл худалдаж аваад идэг тийм эмэгтэй. Тэгээд ээжтэйгээ бас шопинг яваад ээж нь бас тийм маш олон хэрэггүй юм худалдаж авч байгаа гардаг. Тэгсэн чинь төрөний тэр нөгөө хөршин яг тэр шийдвэрийг гаргахаас өмнө нөгөө нэг 7 хоногийн өмнө тэр нөгөө нэг санхүүгийн юм зөвлөгөө өгдөг газраас нь ингээд нэг захиа ирээд та нар одоо энэ
хувьцааг худалдаж авах уу, энэ ирээдүйдээ байж магадгүй хувьцаагаа өөрчлөх үү гэд нэг санал ирсэн гэдгсэн шүү дээ. Тэр захианы талаар гинт бодоод яагаад ингээд 7 хоногийн өмнө энэ захиа явуулаад тэгээд ингээд юу яаж байгаа юм бэ? Ер нь бол айгүй гомдолтой санагдаад хүн ингээд зүгээр мөрөөрөө ингээд байж хахад чинь хүний ингээд бодлыг өөрчлөж байгаа юм шиг нөлөөлцөн байна гэд хин Ребека тэрийг олж хараад нийтлэл бичдэг байхгүй юу? Тэр нэг юуны санхүүгийн тим нөгөө хурал зөвлөгөө юмнуудад сууж явж байхдаа нэг айгүй тийм Eric Forman гэд Daily World гэд айгүй том сонинд ажилладаг тийм залуутай танилцсан байхгүй юу? Тэр залуу руугаа залгаад надад нэг юм юу байна, нийтлэл байна. Тэгээд энийг чи хэвлүүлээд өгч болох уу, ингээд сонирхож гин үү гэд. Тэрэн дээрээ болохоор ерөөхдөө ингээд хүн аль үжи ингээд сонголтоо хийцэн ингээд нэг юмдаа үнэн ч ингээд байж ах чинь энийг чи ингээд сонгох юм бол илүү ашигтай байх юм биш үү гэд санал болгоод өчнөө жил үнэнчээр хөрөнгө оруулсан энэ хүмүүсээ ингээд зүгээр л юу ямар ч ашиг өгөхгүй тулд ингээд худлаа ингээд эцсийн дүнд 7 хоногийн өмнө юу бодлыг нь өөрчлөөд ямар ч ашиг өгөхгүйгээр ингэж хөөж гаргаж ийна гэд тийм амар том шүмжлэл бичээд тэр сэтгүүл дээр өгсөн байхгүй юу. Тэгээд тэр нөгөө нэг юу нь болохоор одоо юу юм байна л да. Санхүүгийн зөвлөгөө өгдөг тэр монголоор одоо юу юм бол ард мард тэр нөгөө нэг юу юм уу Apex Center гэ байдаг шүү дээ. Тэрэн шиг л газар юм байна л да. Тэгээд тэр газар болохоор бас нөгөө нэг тэр Successful Saving гэдэг найз залуугийнх нь тэр санхүүгийн сэтгүүлд бас хамтарч ажилладаг тийм газар юм байна. Тэгээд нөгөөч чинь ингээд найз залуунд биш л дээ. Зүгээр тэр нөгөө харж крашлж явдаг залуу гэсэн үг. Тэр нөгөө нэг тэр залуудаа юу ч гэсэн тэр нөгөө нийтлэлийг бичхээс өмнө танаа энэ үйлчлүүлэгчийн талаар би ингэж ийм мэдээ байна. Тэгээд танаахаас бас ингээд өөрсдөө өмөрөд ч юм уу ийм юм байна уу гэд хэлэх гээд залгасан чинь тэр эмэгтэйг угаасаа нөгөө нэг тийм сериусны хүлээж аваагүй. Өөрөө уцандаа хариулаагүй тэгээ нэг туслах эмэгтэй нь гарч ирээд юу яаж байгаа байхгүй юу? Айгүй нөгөө хоол захиалангаа тэр эмэгтэйтэй ярьсан тэгснэ за би тэр амар завгүй байгаа би ингэж чиний бараг асуух гэж байгаа асуулт бүх юм чи хариулчих байхаа гэд тэгэж байгаа байхгүй чи юу хүсэж байгаа ингээд тэгсэн чинь нөгөө чинь надад би ингээд ийм сэтгүүлд ингээд юу би ингээд юу бичих гэж байна нийтлэл бичих гэж байна тэгээд ийм гэдгсэн чинь чи наадхаа ингээд юу яачих баг факсаар над руу явуулчих гэл цаанаа ингээл хоол захиалаад ерөөсөө амар үл тоосон байдалтай харьцаад тэгээд за тгий гэл нөгөө чинь тэгээ факсаа явуулчаад тэг маргааш нь энэ ингээд амар яарж байгаа гэдэг үнэнгээ хэлсэн байхгүй. Тэгээд нөгөөдөл нь хариу мариуч өгөөгүй тэгээд нийтлээ ингээ гаргацсан тэгсэн чинь нөгөөх нь бүр амар олон хүний анхаарал татаад бөө юм болдог байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг Ребека чинь бүр од болоод зургт мөрөгтнээс нөгөө шууд хилэлцүүлгэнд дуудаад шууд ярилцлаганд маргааш өглөө зургтны нэвтрүүлэгт орохоор болоод тэгээ нөгөө нэг Daily World-өөс нь бас айгүй цалин өгч мөгөөд нөгөөч айгүй санхүүнч сайжраад тэгээд хамгийн гол нь нөгөө нэг залуутаагаа одоо нөгөө нэг шууд нэвтрүүлгийн өмнө ингээд нөгөө мэтгэлцээнд орох болчихж байгаа байхгүй. Тэгэл амар сандарч мандраал одоо яана гэл тэг хамгийн гол нь ингээд буруу худлаа юм яриаггүй нөгөө нэг хөшүүдийнх нь ингээд өрдөлтөй царай нь ингээд өөрт нь харагдаад тэг яагаад ингээд өчнөө жил мэдээж ингээд санхүүгийн зөвлөгөө авч байгаа газар өчнөө жил ингээд нөгөө нэг юу яатсан газартаа бол итгэн тэгэхээр бид нарыг ингээд ямар ч гэсэн хохирох юм санал болгохгүй байх гэд итгээд юу яатсан байгаа байхгүй юу. Тэр 7 хоногийн өмнө ингээд хувьцаагаа солих уу гэсэн юмыг нь солиод худалдаад авцсан. Тэгээ та нарт ингээд итгэж ах чи ингээд ийм буруу юм зөвлөд хүн аль үжиний ингээд сонголтоо хийгээд 20 жил үнчээр ингээд хөрөнгө оруулсан байсан юмыг ингэсэн ингээд тэгээ ямар ч ийсэн тэр нөгөө нэг нэвтрүүлгээрээ ороод нөгөө залууга пят нойлдоод
тэг ялалт байгуулад тэг ер нь бол нөгөө залуу нь бас чиний зөв юм байна гэд юу яа баяр хүргээд тэгээд ерөөхдөө ном дуустдаг. Тэгээд устгүй тэг нөгөө залуутайгаа бас болзоонд яваад нөгөө залуу нэг цаашаа илүү маашаа илүү тэрийгээсээ салцсан байж таарад тэгээд айгүй гоё аз жаргалтайгаар ямар ч байсан дуустдаг. Гэхдээ яг хуу энэ дээр одоо аз жаргалтайгаар гээ хэлэхэд бас хэцүү. Ягаад гэвэл хэн болохоро Ребекка болохоор залуугийнхаа өмнө ингээд өөр нэг дүр бүтээсэн байхгүй. Ерөөсөө өөрийгөө ингээд нөгөө нэг шопингэнд дуртай муртай гэд тэрийгээ хэлээгүй. Шал өөр дүр төрх бүтээсэн байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд дараачийн номон дээр бас юу болох юм байгаа нэ. Тэр бас айгүй сонирн байна. Тэгээд энэ номыг уншаад надад төрсэн сэтгэл гэвэл бас сүүлийн үед худалдан авалт гэдэг бол бас донтолт байж болох юм байна. Донтолт одоо нэг хүнийг ингээд донтуулдаг юмнууд байна шүү дээ. Хүнд таашаал өгдөг юмнууд, адреналин ялгаруулж байгаа юмнууд чи ер нь бол ингээд хүнийг донтуулж байгаа шүү дээ. Кофе, сорт оруулахундаа тамхи байдаг юм уу те. Амттан байна те. Тиймэрхүү юмнуудын нэг болоод таашаал өгжил байгаа юм чинь хүн энэнд бас донтож болох юм байна гэд бодсон. Тэгээ бас би бас тодорхой хэмжээгээр өөрөө надад ийм асуудал байна гэдгийг ер нь жоохон сүлжээт анзаараад байгаа байхгүй юу. Тэгээд тийм болохоор ч тэр юм уу энэ номыг уншихад бас нэг тийм амар тийм ойр мэдрэмж төрж исэн танил мэдрэмж гэх юм уу. Жохон сэтгэл санаагаар унаал ч юм уу. Одоо нөгөө нэг ингээд онлайн шопинг амар хөгжсөн гэл гэл нэг л юм төвчлөөр дарахад л маргааш нь ачаач хүрээд ирнэ. Тэр яатсан болохоор би харин онлайн шопинг аягүй их сүүлийн үед бас нэг бодох ёстой, ажиллах ёстой л юу байгаа л да. Дутагдaltaй тал буруу зуршил гэх юм уу. Тийм дээр энэний талаар бас нэг нөгөө нэг Японы нөгөө нэг эмгэгцэгцтэй амьдрах илүү нэг Netflix-ээр шоу энэ төр гараад ирсэн нэг амар нөгөө айлын гэрэг очиж ингэж эмгэгцэгцтэй болгож өгдөг, хогноос нь салгадаг нэг эмгэгтэй Америконд шүү дээ. Тэрний нэвтрүүлэг дээр нэг ингээд амар шопинг хийдэг, айгүй хувцас авдаг нэг эмэгтэй байсан байхгүй. Бүр ингээд өрөөгөөр юм. Тэр хүний ингээд хувцсных нь шүүгэн дотор ерөөсөө өмсөөгүй ингээд яарлагтай юмнаа зөндөө байж байгаа байхгүй юу. Тэгээд тэр эмэгтэй ерөөсөө ингээд аваал идэг. Тэгээд яадаггүй гэхлээр ингээд сэтгэл санаа тогтдоггүй. Дэлгүүр хэсэл ингээд явбал гэртээ нөгөө юмаа авчраал яг авч яхад ингээд айгу гоё байдаг. Гэртээ авчраал нөгөөх нь сонирхол буурчдаг. Тэгээ бүр ингээ уул аваа шиг их хувцастай болцсон. Тим хүний талаар гарч ирсэн. Тэгэхээр энэ цаана бас ингээд шопинг хийгээд юм худалдаж аваад байна гэдэг чинь сэтгэл зүйн бас нэг асуудал байгаагийн шинжил юм байлээ л дээ. Netflix-ийн шоуг үзээд би тэгж бодож байсан байхгүй. Ер нь худалдаа авалт хийнэ. Байнга ингээ хувцас худалдаж авнаа. Ялангуяа хямдхан хувцас те худалдаж авна гэдэг чинь эргээд байгальд айгүй нөгөө ээлгүй тэрийг хүн болгоо мэдж байгаа гэсэн мөртлөнгөөсөө тэр цаанаа нэг тийм сэтгэл зүйн асуудлаа нөхөхгүй ч юм уу төр зуур ингээд нэг хаппи болох гээд адреналин хайгаад байгаагийн нэг шинж байгаа байхгүй. Тэгээд энэ нэг ширхэг подолкийг л үйлдвэрлэхэд 1 тонн ус зарцуулдаг гэж би сонсч ирсэн. Тэгээд маш их юм хэрэггүй материал ингээ хүний биед ямар ч юм юу биш агаар магаар солилцоо явуулдаггүй тийм даавн цэвэр юм уу биш юм материалаар хийгдсэн бүтээгдэхүүнүүдийг маш их одоо нэг тэр хятадын сайтууд байна шүү дээ. Тэргээр ингээд маш их зарж байгаа. Тэр нь болоод эргээд одоо байгальд маш их хог хаягдал болж байгаа. Дээрээс нь ус маш их зарцуулж байгаа.
Тэр бол одоо орчин үед бас нэг хүн дээр хөндөгдөх сэдвүүдийн нэг болж байгаа. Тэгээ би ч гэсэн энэ дээр ингээд бодож байгаа, ажиллаж байгаа. Тэгээ аль болох ингээд юм хөдөлтөж авахтаа бодолтой байхыг хичээж байгаа. Яг өмсөх үү гэл аль болох сэтгэл хөдлөлөөр худалдаа авалт хийхгүй. Яг одоо надад хэрэгтэй байгаа юу гэдэг ч юм уу. Тийм жоохон бодолтой байхыг хичээж байгаа. За тэгээд энэ хүрээд өнөөдрийн дугаараа өндөрлөе гэж бодож байна. Ер нь энэ худалдаа авалт за тэгээд энэ маш их хувцас үйлдвэрлэл те энэ асуудлын талаар та нар маань бас ямар бодолтой байдаг вэ? Ямар мэдээлэлтэй байдаг вэ? Тэр талаараа комент хэсэгт хуваалцаарай. За тэгээд дараагийн номороо уулзтлаа түр баяртай.